сайн цаанаа group системийг хөгжүүлж батмана байна. За тэгэхээр яг одноос би тавханд group систем гэж юу болох татаа зурвал видео хичээл гэхээр анхныхаа видеог үлдэж байна. За тэгэхээр group систем маань ерөнхийдөө веб хөгжүүлэгч нар зориулсан систем байгаа. За веб хөгжүүлэгч маань одоо group системийг ашиглаж вебсайт хийснээр илүү богино хугацаанд илүү найдвартай ямар нэг сервер хостинг санаа зовхгүй хамгийн гол нь код 100% онлайн орчинд бичээд вебсайтаа хийх боломжийг group системтэй болгож байгаа. За тэгэхээр сүүлийн жил гаруй хугацаанд бол group системд бол онлайн худалдааны модулуудыг төлхөө хөгжүүлж ирсэн байгаа. За онлайн худалдааг та group систем ашиглаж хийснээр танд одоо ямар давуу талыг олгох энэ удаагийн видеогоор танилцуулъя. За тэгэхээр хамгийн ихний давуу тал бол ухаалаг бараа оруулах систем байгаа. За ухаалаг бараа оруулах систем маань ямар юу хэлээд байна гэхээр одоо за жишээ нь та машин зарах гэж байгаа бол плюс 20 гэдэг машиныг одоо зарахаар одоо бараа оруулъя гэж бодоход бол за мэдээж та за хүн хэлье гэж бодоход бол хүн бол плюс 20 гэдэг машин яг ямар машин бэ гэдгийг бол шууд мэддэг. Харин компьютер бол энийг бол мэддэг. За тэгэхээр одоо group системээр бол харин энийг бол мэддэг өмнө оролцсон хүмүүсийн бааз дээрээсээ мэдгийн сан бүрдүүлээд тэндээс одоо шаардлагатай мэдээллийг автоматар бүгэлдэг гэсэн. За жишээ олгож үзүүлэхэд за бараа оруулах гэж байгаа. За би энд одоо Samsung-ийн одоо саарл өнгийн хөргөгч зарах гэж байгаа гэдэг нь хөргөгч гэдэг чинь Samsung саарл хөргөгч гэж за тэнгүүд систем за саарл өнгийн хөргөгчний зураг харуулсан байна. За англи гэдэг хэсгээс хөргөгч гэдэг энэ зарах гэж байгаа юм гэдгийг автоматар мэдсэн байна. За тэгээд мэдээж хэрэг Samsung брендийн хөргөгч зарах гэж байгаа юм байна. Саарл өнгөтэй юм гэдгийг автоматар бүгэлсэн байна. За заавал энэ дээр бичигдсэн шинж чанар биш зүгээр одоо MacBook гэж одоо энэ хүн бол Apple брендийн ноутбук зарах гэж байгаа юм гэдэг систем автоматар бүгэлдэх боломжтой. За одоо жишээ хэлбэл мэдхийн сан сонгоод дээр тэгээд бичих. За тоосоо зарах гэж байгаа юм гэдэг автоматар тавьсан байна. Өмнө нь оруулсан хүмүүсийн мэдээлэлээс анализ хийж гаргаж ирж байгаа энэ одоо систем байна. За дараагийн давуу тал бол энэ одоо ухаалаг одоо энэ бүгэлж байгаа системтэйгээ уялж ухаалаг хайлт гэж байна. За ухаалаг хайлт гэдэг нь одоо юу вэ гэхээр одоо би эндээс танилцуулах гэж байна. За smart electronics website руу ороод одоо хайлтыг найдварлаж үзье. Smart electronics маань одоо Samsung-ийн гарахын хөрөгч бол байхгүй байгаа. За тэгээд одоо хэрэглэж орж ирэх хэрвээ байхгүй Samsung-ийн хөргөгч гээд хайхад за мэдээж тухайн бараа байхгүй учраас хоосон бараа олдоогүй байна. За гэхдээ систем тухайн Dev Electronics-ийн санал болгочихсон. Заавал хар хөргөгч авч байгаа бол Dev Electronics-ийн хар хөргөгч байгаа. Тэгээд Dev Electronics-ийн хар хөргөгч. Эсвэл бол Samsung гэдэг байгаа юм бол одоо цагаан сар 50 шаруудыг санал болгочихсон. Цагаан бол цагаангийн хоёр хөргөгч байна гэдэг нь одоо систем одоо гараад ирчихсэн. За үүний дараагийн нэг давуу тал бол мэдээж ерөнхийдөө дэлхийн одоо том одоо онлайн худалдааны вебсайтыг хараад энэ бол зайлшгүй шаардлагатай олон бараатай зайлшгүй нэг шаардлагатай зүйл нь фильтр байна. За энэ одоо зураг фильтр гэдэг нь одоо хүн зураг хайж байгаа бол инчээр нь хайх гэдэг нь дэлгэцийн нэвтрэл ч юм. За хөргөж хайж байгаа бол багтаамжаар нь хайх шаардлага зайлшгүй үүсдэг. За тэгэхээр фильтр маань ямар давуу талтай вэ гэхээр хоёр шин чанарыг давхар сонгож болдог. За хүн за би энд нэг демо вебсайтаа сайт хийсэн зэрэг харуулъя. За хүн ноутбук хайж илаа гэж бодоход мэдээж зарим хүмүүс ноутбук хайхтаа Core i7 муу i5 аль-алийг сонирхож болно. За аль нь байх талаар тухайн шаардлагыг хангана гэсэн. Тэгэх юм бол мэдээж Core i7 байна, i5 байна. Энэ хоёроос аль нэгийг батмаа гэж сонгочоод тэгээд одоо за заавалч Apple брендийг байх юм аа давхар сонгоод ч юм уу боломжтой. За энэ давхар сонгохыг давуу тал байгаа. Дээрээс нь мэдээж бас нэг одоо давуу тал бол ерөнхийдөө шин чанаруудаараа бас давхар эренгэлж болдог. Брэнд дээр мэдээж эренгэлэхгүй за санахаагаар ч юм уу процессор юм ч юм уу
хятад эсрэг эзэн хэмжээгээр ирэмблэх боломжтой. За яг одоо энэ загварын хувьд ирэмблэх боломжгүй загвар байгаа. За тэгэхээр ирэмблэх боломжтой загвараа вебсайтын загварын темплейтийг одоо сольчих. За тэгээд за ноутбук гэж хазаа темплейт маань өөрчлөгдсөн. За дээр нь энэ темплейтүүд маань юу гарч иж ихээр одоо ирэмблэх одоо шин чанар гадар чинь санахой процессор хатад эсрэг эзэн хэмжээгээр юм те. За процессороор нь өсгөр ирэмблэх юм болж одоо үтэнгээ процессороор ирэмблэж болж байна. За тэгээд энэ ирэмблэлт фильтрийн шин чанарыг бол өөрчлөлт давуу тал гэж байгаа. За хамгийн том давуу тал бол одоо нийтлэг чанар байна. За нийтлэг чанар гэдэг нь юу вэ гэхээр одоо та групп компани вебсайтыг хийж ийлэхэд тухайн групп компани одоо автомашин зардаг нэг охин компанитай за электрон бараа хувцас загвар зардаг бас нэг охин компанитай байлаа гэж бодоход тэдгээрүүдийнхээ вебсайтын давхар групп систем дээр хийсэн толгой компани дээр одоо бааз нэгтгээд гаргаад ирж нэгдсэн вебсайт дээр бүгднгийнх нь мэдээлэл дарааны мэдээлэл гарч ирж боломжтой. Жишээд ажлын байран дээр бас групп систем дээр бас давуу тал олгодог. Охин компанитай ажлын байрыг тухайн сайт дээр компанийнхаа сайт дээр гаргаж ирж юм. Тиймэрхүү байдлаар групп систем холбогдсон ажилладаг. За дээрээс нь одоо жишээ тухайн компани болгонд одоо энэ Facebook аппликейшн бол одоо энэ санал болгож болно. Энд дээр ажлын байр үүж болно. За онлайн хөтөлбөрийн бол дарааны одоо жижигхэн үстэй хийж гиснээр одоо Facebook аппликейшн давхар болж байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Чиний охин компани дээр нь ажиллаж байгаа ажил маркетинг ажилтан байлаа гэж бодоход за бараагаа оруулахад вебсайт дээр нь гарна. Өөртөө Facebook дээр нь гараад чинь нэг үлдээ. Толгой компани дээр гараад толгой компанийхаа Facebook дээр стор гараад ирчих боломжтой болчих. За дээрэс нь одоо танд чинь одоо веб хөгжүүлэгч нарт ямар бас нэг давуу тал байгаа вэ? За жишээ нь автомашины чинь электроникийн нэгдсэн портал том вебсайттай байж болно. Гэж боддог одоо тийм зарын юм. Тэгэхээр одоо та өөр хүмүүсийн вебсайтыг одоо чинь хийж өгье гэж бодоод өөрийнхөө вебсайтыг автоматар гарч ирдэг тийм байдлаар вебсайтыг хийж болно. Одоо жишээ энэ автомашины оруулдаг компани сайт бол ихэд автомашин оруулдаг. Автомашины оруулдаг за энэ электрон барааны харж байгаагаар ихэд электрон бараагаа оруулах гэхэд өөртөө вебсайт руу орчих юм байна. За Facebook хуудас руу орчих юм байна. За толгой компани вебсайт руу орчих юм байна. За толгой компани Facebook руу орчих юм байна. За таны эзэмшлэг төр одоо портал одоо электрон барааны нэгдсэн сайтны вебсайтн дээр мөн Facebook хуудас давхар гараад ирчих тийм боломжтой болчихж байгаа гэсэн үг. За энийг бол ерөнхийдөө групп системийн хамгийн том одоо давуу тал юм гэж би бол хараад байгаа. За тэгээд өнөөдрийн үед бол ингээд онлайн худалдааны давуу талыг бол та бүхэн мэдчихэж бол дууслаа. За тэгээд дараачихаа хичээлээр одоо юу хүргэх вэ гэхээр групп системийг ашиглаж хэрхэн вебсайт хийх талаар заавал хийж бодож байна. Групп систем маань ерөөдөө кодоо 100% онлайн орчинд хийдэг гэж та бүхэнд бол хэлсэн. За тэгээд дараагийн хичээлээр энэ кодыг хэрэглээ яриа. Арын амлага мөн бас гаргахаас та бүхэн харж болно. За анхаарал тавьж